Сайн байцгаана уу? Хоол болог 2 дахь дугаар шинэ жилийн баярын зоогийн дугаар эхэлж байна. За тэгэхээр Хамгуурын ресторанаас бууз Эрдэнэ 2 та бүхэндээ энэхүү зурхаагаар баярын ширээний зоог хийж үзье гэж хүсэл байж шít. За тэгээд ерөнхийдөө даалгавар бол ойлгомжтой. За тэгэхээр шууд ахлах тоогоочоос шууд заавар зөвлөгөөгөө ерөнхийлчлэн авчи тийм үү. За нэг иймэрхүү зурхаатай ирсэн. Тэгэхээр миний хүсэж байгаа хараад байгаа юм бол ер нь нэг юм баярын ширээн дээр тавган дээр ингээл гоё бүтнээрээ ингээд ирээл тавьдаг ш. Тэгэл ингээл ширээний гол баярын ширээний голдтэй чимэг болоод байж идэг. Толгой сүүл бүх юмтэйгээ тэр загсыг яаж хийд юм бэ? Яаж тийм болгох вэ? Тэр зоогийг яаж хийх вэ гээл хийлгий даа гин. Хийдаа гэж ирчээд байж байна. За тэгэхээр тэр талаар нэг жоохон танилцуулаач. Яаж тэрийг хийдэг вэ? Баярын ширээн дээр тавина гэж байгаа юм чи. Хоёлаа эхлээд загсаа эвдэж янзлаад тэгнэ. аль болох биеийн гэмтээхгүйгээр эвдэж янзлаад. Уул нь бол юу юм? Овонд юм уу шараад хийчихье гэж утсан чинь орчин нөхцөл байдал нь овон байхгүй. Тэгээд би их тосон шарах чинь шарчих гэсэн чи аваач. Яг галтгоо мөртөө овонгүй байгаа юм. Манай чинь солонгос бол наад. Тэгээд тэгэнгүүтээ их тосон шарчих гэсэн чинь шарагч маань өнөөдөр эвдэрсэн байна. Техник саналсан байна. Тэгэхээр хоёлаа энийг бүрж ягаад тийм шаржигнуур хятад маягийн амтлагаатай болгоод тэгээ хайруулын тавган дээр шараад тэгээ ямар ч үс эвдэхгүй яг бүхлөөр нь гаргах гэдэг үзье. За окей. За тэгвэл тийм байдаг байх нэ. Тэгээд ерөнхийдөө YouTube дээр загсны хоол хийх арга янз янз имжлэг бол гадаад Монгол гэлтгөө зөндөө байдаг бах те. Хоол болгоо бол чаддаггүй хүн яаж хийх гэж оролдож байгааг л харуулж байгаа юм шүү. Бас тэгээ яг санаа авах юм байвал аваарай гэж хийж байгаа юм шүү. За тэгээд галтгоороо орё те. Тэгээд багш шавийнхаа барилга руу эргээ шилжиж да. За орцгоё тэгээд. За шаржигнуур маягийн тийм баярын ширээний зоо болно л. За би энэ хоол болог дээр л яг загстайгаа бүрэн танилцсан юм байна шүү дээ. Нөгөө загс барьж байхдаа болохоор сандраад загсаал барихтаа анхаарал өгдөг. Яг одоо би сая юм ярьж байхдаа ямар гоё өнгөтэй юм бэ? Юу байд юм бэ гэл амар ажилт суулаа шүү. Амдах соёог нь харсан уу? Тэрийг нэрээ хараагүй байгаа. Юу. За. Тэрийг дотор харъя. За тэгээд манай эрдэнэ та миний галтгооноос гарнууд ихгүй. За би шууд мэдээж сурсан юмнууд ихээ цагаа тайлна. Хэд юм бол сурсан байгаа. Яах нь вэ? Хүний муу дурлж гин үү чи? За эхлээ гараа угаач. Ой ч нөө бас мартах гэж шүү дээ. Тохооноос тийш угаач тийм ээ. За яа нэглээ. Ингээд альчуурэлий. Наа ажиж ч юм аа. Энэгээр арччих юм уу? За. Би нөгөө амны ам хаах юу захих мартчих тий. Харин Дараагийн дугаараас тэрийг хийдэ нэрээ хүмүүс амар их яриад шүлсээ өсчүүлээд байна гэсэн. Дараагийн дугаараас тэгнэ заяа. Энэ удаад бас л өөрөө идэх юм чинь гэдэг юугаар явчих за. За одоо яах вэ? Хайрсаа цэвэрлэн тийм үү? загсаа цэвэрлэе. Энэ дээр юу? Тэндээ угаалт дуранда урсгал усан дээр уйлаа тий. Тэндээ цэвэрлээд юучгүй цэвэрлчихэд наашаа. За эхлээд ер нь нөгөө загсныхаа нөгөө сонин юм ялцгаа юм байгаа даа. Зунгаагаа. Тэрнээс нь салгана тийм ээ. Тэгтээ зурхаа амар гоё зүстэй загс юм аа. Амар царайлаг загс. Одоо энд цэвэрлэхүү гар юу ч гараад гэх юм уу? Бандан дээр хэлсэн жоо. Бандан дээр ихэр бол наад улаан бандан дээр шүү. За. Тэр нөө махны бандан дээр тий. За ямар ч гэсэн энэ удаад бол бандан дээр яач идэх вэ? Бас харуулъя тий. Энэ удаа хоёлаа сэлүүр болон толгоо сүүл салгах ямар нэгэн шаардлага байна. Зөвхөн гэрцээ цэвэрлэх хайрсын салгах мөн үү? Тий. Ам дотор нь жарахад ээж нөгөө. Удгаахгүй аваад авчих уу? Йоо гинтээр нэг хилэн юм загсан хилтэй байна гэж гинт бодоод юу илээ гэж бодлоо. Жарахад байгаа юм уу? Жарахад байна. За тэр гадаашаа гаргаад ирдээ. нэг хавчаар байна уу? Хямсаа байна уу? Хилэн бол ийм юм байд юм байна. Хилэн харж аваз. За тэгээд энэ шүд бол энэ. Шүд бол амар юм битүү соёот байх хэрэгтэй. Энэ нөгөө миний тавьсан өгөөш байх та. Ингээ хоёр загсаар бол их хэрэглэв шүү дээ. Наатныхан гиз дотрогоос цэвэрлж. Дахиад угаамаар санагчлаа амаар нь. Түүх юм ах болон түүхийг загсан бүтээгдэхүүн дахиад юм ах энтрийг аль болох угааж хэрэглээд хүрсэн юм заавал ариутгах гэсэн. Хүрсэн юм уу? За. Ер нь гэхдээ ийм загсныг гой үзэмжтэй ингээ байхын тулд сэрвээ сүүл мүлдээ ер нь тэмдэглэхгүй шиг ашиглах хэрэгтэй байлээ тий. Тийм одоо жишээ нь ямар хоолноос ч гоё баярын байвал аль болох томороо бүтнээрээ байх юм бол зүгээр л аль болох эвдэхгүйгээр зүгээр гэрийн нөхцөл жижиг хоол хийж байгаа бол яг махын эсгүүдээ аваад идэх эсгүүдээ хэрэгжиж болно. Харагдах байдалтай л байгаа юм л та. За одоо би бол ингээд нөгөө баг багтаа загас өрхлөөр ингээд бөксрүүн ингээд энэ бол одоо жишээ нь нөгөө нэг бохрын сөвн. Одоо шээс баасна. Тэгээ эндээс нь ингээд толгороо нэгждэг тэр зөв. Гэхдээ ингээд уурж авч болохгүй юм шүү дээ. Яаж? Апл илүү амар гэдэг. Гайгүй мэнэ. 90 минут бол ингээд маха эвдчих юм те. За ингээд
Гиз дотор. За энд одоо юу байгааг бол мэдэхгүй. Загасч чинь нөгөө нэг очиод гол дээр загсаа барингуудаа хамгийн ихнийхээ барьсан загсыг гиз тэрийг заавал шалгадаг гэсэн те. Тэгээд гизэн дотор нь юу байна? Ямар хооллоор хоолсон байна гэдгийг хараад тэрнтэй найдлага өгөөж хэрэгэлдэг гэсэн. За тэгэхээр би ч ингээд шууд хамаал авчдаг л да. Гэхдээ ахлах тоогоочсоо заавар авч гизэн цэвэрлэмээр байна. Яг уу зүгээр ингээд хуулаад явчих уу? Тэг. Дээд хэсгээсээ. Дээд толгооноос хэсгээс нь үү? Тэр тэгэхээр загсанд явахдаа загас масаа ер нь цэвэрлэх янз үзэж байгаагүй юу? Үзээгүй барьснаа тэгэл тэр чигээр л. Ер нь барихгүй байгаа. За ингээд явсан гизэн гард ирсэ. Энэ дотор жаргаха байна. Тэгээ энэ баригдаж байна. Нэгэд үзэхгүй. Үгүй. Хармаар нь уу? Ямар амар хүмүүс вэ? Тэр. За ингээ 3 загсараа бол гэрэл. Дахиад нэг жаргаха. Энэ дотор 2 байна. За гиз дотор цэвэрлэх бол ерөөхдөө давгүй хурдан байлаа. Одоо би нэг хайрсан дээр чинь л байтгадаад байгаа хүн дээ. Одоо жаргаханы чинь гидсэн дээр жоох уудах бах та. Тэр хоёр дээр. Тэгтээ нуруу гүшилтөө шууд мэдрэгдэж шít. Тооч нар гайгүй. Энэ галтгоонд ажилладаг угаагч нар хэцүү. За энэ дээр ингээд бүтэн цаг дахиад үсэрч байна. Усны дотор хийсэн жиж юу ялгаагүй үсрээд шít. Урсгал усаар жоохон шовтраад доош нь яаж байгаа дуулна юу л гайгүй дээ. Цаг гарсан уу боги? Йоо. За усны мөнгөийг жоохон их гаргачихъя. Яагаад гэвэл усаа гойжуулж байгаад ингэхээр үсрэх нь гайгүй байт юм байна те. Яа, нуруу амарч. Тооч нар ихэвчлэн нуруу нь болон хөл нь муудчихдаг шүү дээ. Баян цогсоод гэж. Угсан загсан маань төмпөгийн ирмэг хатцсан авч ам нь ангаацсан байж байгаад аль болох гимтэхгүй хүн шиг ажиллаа гэж байгаа шүү дээ тийм ээ. Энэ дэшиг байна. Амд чинь ганц нэг хайр сорвол тэгээд амсори. Энэ гамбанц ямар амар хүнд юм бэ? Нэг гараараа бол дийлэхгүй юм байна. Хэрлэнгийн Жапакнаас урд сэрвэний доороос ийм холон хөлтэй амтан хэд дуудаа гарч ирж ирсэн. Би тэгээд нэг жоохон тэр үед нэг жоохон сэжиглэж л байсан загснаас. Тэр юу юм бол манайхаа мэддэг нь хэлээрээ. За одоо яах вэ? Ер нь за тест явъя. За болсон байна уу? Хайрс байж. Наашаа сая чи чимэгцэн ирсэн баг. Ингээд үйлээд 3 4 ч юм ингээд явчих. Хоёр талаа. Чи сая хаашаа төслөө. Яг магтаа хэсэг бүксэн хэсгээр байдаг юм биш шүүк. Яг гэхдээ их зүйл загсч амархан хугарна шүү дээ. Үүрэн те. Одоо яах вэ? Төмпөө аваад төмпөн дотор лизон бэлтээ. 2 төмпөө. Саяны төмпөнтэйгээ эсвэл аваад ирэхгүй. Энэ ч сая угаацсан юм чи. За тэндээс нэг аяг аваад бэлэг өмсгөө. дайж заяга аваад. Тэр наатлаасаа 2 дахь нь байна уу 3 дахь нь байна уу өндөг байгаа да. Наасаа нэг 2-ыг ав. Наадсан 2-ыг хадлаад. Энэ рүүгээ те. Энэ рүүгээ. За чи хөөе дугай. Зөвхөн шарын. Тэр чи одоо яаж их? За одоо зааварчлага өгнө шүү дээ. Лагууд нь болохоор нөө хоёр харилцан дээр нь ингэж мэнгэж байгаа тийм бичлэг үүд үстэй. Дат мултрна чи өөрөө. Болцсон уу? Тийм биш дээ. За наа 2 шараа утгач. Цаан чи нэг шар юу байгаа? Төмбөнгийн чи урд тос байгаа. Энэ үү? Наатнаас шоо хойч. Юуны тос ээ? Ургамлын тос байгаа. За ургамлын тос. Хэр их вэ? За халбан дээр барьж үзүүл хэлдэг. За. Нэг халбаг. 2 төмпөндөө тэнд гурил байгаа. Наад гурилнаасаа 2 төмпөндөө хийчих. Хоёуланд нь уу? Тий. Нэгэнгээр нь хоёлаа тийм лизон их бэлднэ. Харъя. За дахиад. За болсон. Одоо нөгөө төмпөндөө. За наад дээр нэг жоохоо усчих. Тийм нэлцэнганыг өтгөрсөн зурлалцсан болгочих. За гурлаа, наа гурлаа. Усыгээд. Ахаа жоох нэгч. За болох уу? За болно. За наатга халбгаар юм уу? Одоо юу хийчих? Бэлээ өвдөж байгаа бацчих. Лизон гэдэг нь энэ бэлтцийг лизон гэж байгаа юм уу? Эсвэл дотор нь орсон бодисыг юм уу? Лизон гэж ярьж байгаа бэлтцнэ. Гарчаа өөрөө үзт те. Гар хуурай байна. Нойтой хэцүү билээ те ястай. Энэ одоо зүгээр гурил биш дотор нь янз бүрийн юм холцсон байгаа гэсэн үг юм уу? Одоо энгийн гурилыг болохоор яг бүрж болно л доо. Гэхдээ энгийн гурил нөгөө доошо тунраад тэн дээр очиод наалдаад суугаад идэг учраас шатамхай байгаад байт. Энэ зүгээр Монгол гурил биш юм байна тийм үү? Та нөгөө дахианаач нэг гоё шавшаар амар гоё зөөлөн байгаад байдаг чи энэ гуриландаа байна тийм үү? Хангуурыг дахиад үнэхээр амттай шүү. Иймэрхүү нэг зутгах юм биш үү шүү дээ. Шүлсээ залгицаав чи үлсэд байгаа бах та. Одоо яг гоё болж мэддэм юм. За одоо яах вэ? Загсан дээр тэр аягтай өндгөө түрхчих. Зүгээр ерөөхдөө толгой сүлийг нь биш. Зүгээр яг гол махан эсгээл түрхчихээ тийм үү? Шарал хоол болох нь дээ. Өндгөдөө зав юу илээ? Тос хийсэн шүү дээ, тий. Сайхан заваардаг юм байна да. Би бол хоол юм гэж. За ингээд одоо ч гэсэн амттай дуу харагдаж байна уу манайхаа? Янзын л харагдаж шүү дээ. Надад бол амттай л харагдаад байна да. За болсон. За тэндээс хоёлоо тос авъя.
За наад туснаас энэ хайруулав. Хэр их хийх үү? За хийж би харъя. Хоёул уулын тэр цаатлын шарагчны шаргасан. Энэ маань ажиллахгүй болц тээ. Харин. За яах. За тосоо ийцээ халаах уу. За хоёул газа нэгэд. Би энэс газ нэгэд. Аа. Агуур Агуур ингэж ингэж цаана хаад юм биш. Газны давхар хаад юм. Тэхгүй бол аюулгүй байдал те. би газ нэрээд. Одоо энд газ ирсэн баг шүү. За одоо энэ чинь айл нүүлээ мартцаа. За. За галаа багасгая. Тэгвэл тосч шатчих. Энд тохгоё. Энэс дахиад илүү байна уу? За яах вэ? За одоо хоёлаа юу яа? Загсаа лизондо одоо энэ бэлтгэсэн лизон байгаа ш. Эндээ хийгээд ийснийхэн дараа цаад гурил руугаа хий гэсэн. Их би нь бол нэг бүрсэн болчих юм биш үү те. Одоо тэгэнгүүтээ хоёлаа наатаа гурлаараа дахиад бүрхнээс цаад гураа гурил руу. За дээрээс нь очиад гурлаа. Нэг бити үрээрээ за. За тийм үү. Хураад байна ш. Хөнкөө тэгээ очиад. Хөнгөн дараад л Бүргцнөө. За бол. Бэлитэ аваад ич тусаа шалгачих. Тэгээ энэ зүгээр лизондо дүрчих. Хуруугаа. Зүгээр нэг хуруугаал дүрчих. Тэгээ тийшээ тусаагаал үзчих. дөрж гисэн чи алгаараа дүрээ хийсэн. Зүгээр тусаагаал үзчих. Тэгээ шөвж гарч ирж байна уу? Шажигнаад. Доороо шажигж эхэлж байна. Бас арай болоогүй. Арай болоогүй. Дээшг газ нэг хөвөр гараад ирчихлээ. Жохо удаж шууд биш. Ер нь бол нэг 160-аас 180 градусанд тосон дотор бол шарагдчих. За. Хоёлаа ногоогч юм бэлдээ. Энэ юу гэнэ? Халуун жинжөө. Бактом халуун жинжөө. Ивэр чинжүү. Эвэр чинжөө. Энэ юу вэ? Нэг нь лимон, нөгөөх нь лайм уу? Танаа хоёр буцаага хийж. Юу гэнэ? Хоёлаа юу яа? Цагаангаа байна уу? Цагаангаа байна. Амир энийхээ толгойг нь аваад хайжсэн баггүй. Нэг чинжүүтэйгээ хамт идчихлээ. 3x2 болсон гоос тээ. Голоох нь үрийг авч. Үрийг авах юм уу? Ингэж дашуулт зүсэх нэрэл үзэмжтэй юм билий те харагдтаа. Ийм нарийнхан имийг чинь ингэж хэрчлэр юу яд юм бэ штэ. Гой том болд юм штэ. Энийг бид нар сая майханда хуурдгүй юу нэг. Нүд ам хорсоод ханиалгаад бүгдээрээ Одоо хоёлаа хуурна штэ. Цагаангаагаа яасан. цагаангаа ёо. Би нэг хиддэг болохоор цааш найчлаа. Худлаад л энэ дунд байна. Энэ өстө шал худлаа жижиглж байна. Энэ өстө энэ. Магай. Манай Эрдэнэ одоо яг хоол бологдоод дасаж эхэлж шин нэгдүгээр дугаар дээр нэлийн жимби илэх гэсэн одоо хамаагүй гэс. Ер нь бол хийж байгаа минут болгонд чинь тэнд нэг үйлчлүүлэгч ороод ирсэн хүлээж байгаа гэсэн үг. Одоо миний хийж байгаа минут болгонд намайг хинж хүлээгээгүй болохоор айгүй гоё. Зөв хийвэл болоо. Яаж ирчээ? Дөрвөлжин шоод дөрвөлжин болгож ирчээ. Ингээд. Яг зөв. Тэгээд ингээд. Зөв. Мөн үү? Яг хийсэн үү? Ер нь ийм гоё том хэрчдэг хоолол зүгээр юм байна да. Надад. За хоёлаа тосоо. Йоо. Тосчоо халжоо. Яаж мэдхүлээ? Хуруугаа дүрх үү? Шууд хөвж гин. Энэ алд харалтан дээр бол угаасаа манай Эрдэнэ маань орж ирэхгүй бол би угаасаа мэдэхгүй чадахгүй. Ер нь бол одоо ингээд дахиад ч юм уу те шарахтаа тэрийг гаргаж ихдээ ингээд зөхөөд нөгөө нутгийг унгаадаг хөхгүй. Тэгэхээр нутгийн тос руу орчод тосоо завруулаад. Зөвхөн наалцсан лизоо эсгээ. Тэгэхээр яг нэг аль зэгсэрсэгээ дээш татаа гараад. За. Саяны сул унж байгаа. За тэгээд хий. Айж ухаа гэрэг булгуулад ингээд Аль талаас нь? Ингээд ер нь багтчихж байгаа юм шүү. Ойролцоогоор хэдэн минут вэ? Таныг 5-6 минутны шараад 1:5 да. үгүй ерөнхийд нь Эргүүлэлтээ гэмтээхгүй бол яаж эргүүлэх тун хайцаахан бай. 2 хямсаагаар эргүүлээ байлаа. Нуруу болон толгой хэсгээс нь барьж байгаа. За энэ баларсан юм болсон. Sorry. Гэтэ гоё харагдчихээн. Бижиг шангаар хоёлаа дээрээс нь жоохон тоснаас асгаад игээ. Толгой За хашин. За хоёлаа наатах чинь тэгж яагаад одоо жоохон болгож байгаад гаргаад соусаа бэлдээ дахиад соус нь явуулна шүү. За. Ийм модон болчлоо шүү. Шарж байгаа болохоор тий. Нөгөө тосны гурал яаж орсноос л нутаг болчихсон юм. Нөгөө тос богдуулах багтай байдаг гэсэн үг үү тий. Энэ хаагур зарагдсан юм гурал одоо чинь авч хэрэглэе гэвэл манай захиалж авчиртыг оруулж ирдэг компани байдгийг. Одоо ийм арт ч юм уу номын сүлжээ том дэлгүүрүүд байх уу? Бага. За авах уу? За авъя. Энэ махаа ивдлээ. Махаа битээ. За дашуулдаа тэгээд тавьчих. Яа. Багтж байна уу? Яг махаа ивдэх гэж чинь. Энд нэг жоохон юмсахаараа бадцсан гэхдээ гайгүй. За одоо яах вэ? Соус бэлтгэсэн үү? Янз. Энэ божгоос юм юу вэ? Өөр үстэй халуун юм дээр юу ичгээр. Шинэ жил болоод байгаа байлоо. Бид ч өмнөхөөс харьцангуй хурдан байна гэж өөрийгөө хараад худлаа юу? Одоо эндээс бүх масл үгүй. Сантиметр орчим. За галч их биш жоохон галаа багсгаар. Үнэртэж гэнэ үү? Масл өнөртөж байна.
Soy sauce, spicy sauce гэдэг энэ чихэрлэг тийм халуун соус байгаа. Spicy sauce гинэ. Чихэрлэг халуун улаан өнгөтэй юм байна тий. За. Иго. Өгөх юм уу? За. За одоо ногоонуудаасаа хийгээд сармис цагаан гаа гэдэг. Цагаан гаага. Чад бат үсрээд алж гин. Аймаар юм болж гин. Модон усаараа сонгоноос хаан задлаад өгөөрэй. За. За ингээд цагаангаас сармис сонгоно. Тэгээд сой соус, чихэрлэг халуун соус. Тэнд дүпүү байгаа. Дүпүүс хаан дивсэд. Дивсэди. Шарсыг. Нөгөө нэг хэлж байгаа үгүүд чинь жоохон бодоод бас удаад байна ш. Дивсэд гингүү заа одоо яаж дивсэх вэ? За одоо яах юм? Дүпүүг бити нэг хуглаарай. За. Үнэр гарч ийн үү? Нэг юм чихэрлэг юм гой үнэр гарах хэвээр одоо. Нэг юм халуун чихэрлэг нэг амт байгаад байдаг ш. Нэг мемори гэх. Тиймэрхүү юм үнэрч чинь. Дог зэргийн сахар, гүчүг арав. За, сахараас нь нэг калбар хийч. Нэг үү? Тий. Сад гүчүг аравнаас нь Нэг үү? тий. За тэгээд наадахад авич цацыг дээгүүрнэ. За болно. За тэгээд жоохон усын хуйлаа. Дуугаар нь мэдээд байна уу? Дуугаар нь мэдчихээн те. Парпар болонгууд нь болчихж шүү. За одоо хуйлаа нөгөө хэрцэн ивэр чинжүүнүүдээ ногооны цацаад дараа нь улааны цацаад. Өө цацч чадсангүй. Шууд алдчихлаа. Ер нь бол загас бүтээгдэхүүн аль болох ногоо могоотой байлах зүгээр. Хутгах л байсан бол заавал цацуулдаг нь яаж байгаа юм. Өтгөрж гин үү? Өтгөрөх. Хөтгөрөөгөө бол нөгөө саяны юуны соуснаас жоохон нэмээд галаа жоохон нэмчих. Галаа жоохон нэмчих гэсэн үү? Тэнгүүтээ энэ мапо дүфүү гэдэг соус байгаа бас тэрнээс хийх байлаа. Тэгээ гарт ийм нөгөө нэг билетгтэйгээ харьцах мэдрэмжтэй суух юм байна угаасаа. Ер нь бол суун тэгээ хараад өтгөрж байгаа үгүй Мэддэг болох юм байна. Энэ ямар зориулттай идвэ? Нэг бэлэн гомингийн нэг ийм юм байдаг шүү дээ. Нэг ууттай. Тэр байна. Мөн үү? өтгөрж гин үү? Өтгөрж байна. За загсыг хий. За. Зайчлаа гэсэн үү? Тэг. За л. За загсаа хий. Одоо наач хөрцөн гайг байгаа аваад яг голтон тавьда. Ямар харагдаж байна харагдах байдал. Маяги. Даатах тэгээ жоохон очиж. Хуччихаа. За. Тэндээс хоёлаа помдор авъя. Өрлөн помдор байгаа. Харагдах байдал ингээ өнгө ороод байгаа зү баг баг. Одоо нэг баярын ширээний зоог бас болж байгаа юм шиг харагдчихлээ тий. За загсаа нөгөө талаар нэг. Одоо тэнгууд гацсан. За шууд гаргая. Хоёлаа хугалах юм шиг. За эргүүлэх гэсэн чи дими гэсэ боллоо боож өглөө. Харин хуулна гинэ намайг. Нөгөө лимон байгаа шүү. Тэрийг гаргаад. Тэгээ соустайгаа нэг хутгачих. Яасан бэ? Жохо үлээж ил да. Тэ, ачаалтай биш тэ. Яа, чи ямар хүн хариулыг тавгүй. За уучлаарай, намайг нэр амар эмзэг гэдээсэн шүү. Гэтэ юу тэр өрөм ажиллаж чадахгүй гэдсэн шүү дээ. Багада нөгөө хоёр буугаар гараа хугалж ирсэн байхгүй. Тэгээд ийм юм ингэж гүшиж барьж чаддаггүй. За, загсаа нуруу хэсгээс нь хоёлаа өргөөд яг ингээд ташуулдуулаад тавьчих. За. За ямар ч байсан тавилаа тийм үү? Харагдах байлаа та хоёр янзлаа л. Одоо энэ хаанах маягийн шарсан загас болж байна. Ер нь одоо аль болох хятад маягийн тийм чихэрлэг халуун соустай тиймэр хийж байгаа гэсэн үг лээ. Хэдэн минут биш хэдэн цаг болсон байна. Яасан? За ийм хоол болчтой. Хамтдаа айл харагч. Намтлахаа хийх үү? Нэг жоохон амсгийн идэх нуруу амраа. Ямар хэцүү ажил вэ? Аюугаа чихэрлэг соустай юм биш. Амар гол чихэрлэг. Дүүбүү ямар гой амттай болтой. Би угаасаа загстай махан дуртуулсан надад бол гоё л гэн. За бодсон хоол чинь гарсан байна уу? Арай өөр юм дайжгүй тийм шарах процессын дээр л жоох яасан баг. Тэрнээс бусдаар Зөөлдсөн байна уу? яа тийм гал нь жоохон зөөлдөд одоо нэг соусын дээр дүүбүү энэ тэр өшөө жоохон шарагдах хэрэгтэй байхгүй. Шарах процесс арай дутаа өгдсөн, зөөлдсөн гэсэн үг юм байна те. Соуснд нь дөрөд идвэл аюу гайхалтай. За ерөөхдөө иймэрхүү маягаар загсаа хоёлаа болголоо. Мэдээж ахлах доогоор жохоо заавар зөвлөгөөгөөр загас маань амттай болсон байна. Миний хувьд л амттай байна. Гол нь энэ бусад орцууд буюу энэ соус те энэ амт их гоё гарахлаар тэгээ загсаа эндээ ингэж дүрж ногоотойгоо хольж идвэл аяа амттай санагдчихээн. Тэгээ тискүүнээ би л идлээ. За баярлаа. Баяртай. За баярлаа.